өнгөрсөн өдрүүдэд энэ ан амтан энтсэн, буг энтсэн юм одоо харамсалтай дүр зургийг интернет орчинд одоо монголчууд тэр чигээр харлаа. За энэ бол одоо болж байгаа үйл явдал биш. Энэ байнга л тохиолдож байгаа юм асуудлууд байна. За үүний цаана бол газар олголттой холбоотой авилгын асуудал байгаа л гэж бид үзэж байгаа. Жишээлбэл эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй эдгээр хүмүүс уулын амыг тэр чигээр хашиж авдаг. За зүгээр ч н хашчихгүйгээр одоо намхан модон хашаа хийж болно. Хашаагүй байлаа гэд тэнд хин нэг очиод буучихгүй шүү дээ, тийм ээ. Одоо яг шоронгийн хашаа шиг тийм одоо шүүгүүр шовх. Энэ бол зөвхөн амтан биш, хүүхдүүд, хүмүүс ууланд талах, агаарлах гэж байгаа иргэд маань хүртэл одоо амнасаа алдах, гэмтэх ийм тохиолдлууд гарах юм эрсдэлтэй гэж ингэж үзэж байгаа. Миний хувьд бол энэ өнөөдрийн хурал дээр бас тодорхой хэллээ. Нийслэлийн байгаль орчны газрын үе үеийн дарга нар дандаа хин нэгний шахаас томилгоонууд орж ирдэг. Ямар нэгэн газрын байгаль орчны мэрэгжил байхгүй. Нэг сонгуулийн менежер байсан нөхөр, нэг ашигт малтамлын газар байсан нэг нөхөр. Ингээ дандаа ямар ч хариуцлагагүй хин нэгэн даргын татаас түлхээсний эдгээр хүмүүс ирээд байгаль орчны газраа ойлгодоггүй. Улаанбаатар хотод жишээлбэл энэ улсын хүн амын талаас илүү амьдарч байхад бид нар ч бас энэ байгаль орчин энэ цэвэр агаар амьсгалах, энэ уул усандаа гарах, аял зугаалах бүр эрэхтэй шүү дээ. Энэ бүхнийг хязгаарласан шийдвэрүүдийг гаргаж идэг. Энэ дээр олигтой дөрвтэй алхам хийдэггүй. Богдын захиргаатайгаа ойлголцож хамтарч ажилладаггүй. За эдгээр нь бол засгийн газрын зүгээс гэдэг байр сууриас нийслэл рүү одоо маш дээрэнгүү ханддаг гэж би сонссон. Нийслэлийнх нь эдгээр бол бид нар чиглэл өгöd байгаа юм багхгүй. Манай хотын асуудал гэж. Ингэж ерөөсөө энэ хүмүүсийн хоорондын ойлголцлын асуудал байхгүй байгаагаас үүдсэн ийм одоо зөрчлүүд маш их гарч байна. Албан тушаалтнууд хоорондоо хүн ёсоор харилцаа болсон байна. Би манайх бидний эрх үүрэг гэдэг байдлаас зөвхөн өөрийнхөө өнцгийг харж нэг нэглүүгээ бичиг шийдсээр байгаад өнөөдрийн зах замбрааг асуудлууд үүссэн үргэлжилж байна л гэж бид нар ингэж шүүмжлэлтэй хандж байна. Үүнийг бол залруулах ёстой. Тэр хашаа хайсуудыг нин даруй нураах ёстой. 2023 оны 1-р сарын 1-нд Монгол Улсын засгийн газрын тогтоол гарч тухайн үеийн байгаль орчин аялал жуулчлалын сайд Батэрд нь газар олголтыг зогсоосон юм аа. 32 амд мөн дээрээс нь тэрэлжид одоо олгоё гэсэн ч яг үндсэндээ газар байхгүй болсон. Отог хэлбэрээр эдгээр газар аавна, том байшин барилга барина, мөнгөө хийгээд алга болно. Тэнд ан амтан амьдардаг, хүн төрлөختөн ганцаараа амьдардаг юм шиг л бид хүн юм ааш хавар гаргаж Улаанбаатар хотод амьдарч байгааг өнөөдрийн дүр зураг бэлхнээ харуулж байна. Үүнийгээ залруулах ёстой. Бид бол хотын төлөөлөгчдийн хувьд бол үүнийг хатуу шүүмжлэнэ. Тодорхой эрх бүхий хүмүүс нь хуулинд өөрчлөлт оруулж Улаанбаатар хотын энэ богдуулын амуудыг Улаанбаатар хотод эргүүлж өгөх ёстой. Улаанбаатар хот өөрсдөө менежментийн зохицуулалтаа хийж ажиллаж чадна. Энэ байгаль орчин аялал одоо уур амьсгалын яам болсон тийм ээ. Эдгээр албан тушаалтнууд бодлого гаргаж чиглэлээ биднэрт өгөх хэрэгтэй. Бид нар бол орон нутаг энэ хүмүүсийн чиглэл бодлогыг бид нар хэрэгжүүлээл ажиллана. Тэгэхээс өөрөө яам өөрөө одоо энэ гүйцэтгэх ажил руу, яам өөрөө энэ аж ахуйн ажил руу хэтэрхий ороод байгааг илэрлэл өнөөдөр гарч байна шүү дээ.